За хөрх өдөр суугтай тавтамрал 2025 оны 8 сарын 30-ны өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Өнөөдөр болохоор бээр нуур болон хөлн нуурын тухай сэтгэл хөдлөм домгуудаас за мөн хачир мэдээнүүдийг нэмэлтээр бэлдсэн байгаа. За манай суугийн гол зорилго болохоор би ийм домог олж сонслоо, та хэдтэй хуваалцж гин гэсэн ерөнхийдөө өөрийн олж мэдсэн домгоо бусдаа хуваалцж байгаа ийм зорилготой сууг шүү. Тэрийг та бүхэн манаас зөвөр олгоорой. За ингээд домогтой орцгоё. За бээр нуур болохоор Дорнод аймагт байдаг бол хөлн нуур болохоор бүгд найрамдах Хятад ард улсын өвөр Монголын өөртөө засах оронд байдаг ийм хоёр нуур хоёр өөр оронд байдаг хэрнээ яагаад домгороо заавал ингэж холбогдох болсон талаарх мэдээллийг бол өнөөдрийнхөө энэ дугаараар бол та хэдтэй сонирхолтой байдлаар хүргэе гэж бодоод тэгээ энэ хоёр нуурын тухай домгийг ярьж өгөхөөр бэлдсэн гэсэн үг. Гэхдээ та хэдтэй сонирхолтой санагдаж байна уу? За бөөр нуур гэхэд Монголд байдаг нуур, хөлн нуур нь болохоор ингээд Хятадд байдаг ийм нуур гэсэн мөртлөө яагаад энэ хоёр нуур ингээд домгоороо холбогдвоо гэж та хэдтэй сонирхолтой санагдаж байна уу? За бээр нуур бол урт нь 40 км, өргөн нь 20 км, талбай нь 610 км квадрат. За дундаж гүн нь болохоор 6.5 м, хамгийн гүн цэг нь болохоор 11 м. За ийм нуур байдаг. Бээр нуурын тухай эхлээд домгийн та бүхэндээ хүргэе. Бээр нуурын тухай домгийг ярьчингууд яг нөгөө хөлн нууртай яаж холбогддог нь ерөнхийдөө гараад ирнэ гэсэн үг. Эрт цагт саруул талд хөлөг хэмээх үзэсгэлэн тохин бээр хэмээх хүчрхэг залуу хоёр амьдардаг байжээ. Тэд эрт дураараа амар жимээр аж төрж байсан ч нэгэн өдөр 15 толгойтой хар мангас ирж хөлөн охиныг булан авч мангасын явсан газар бүрт өвс ногоо хатаж хүм мал хоолгүй болов. Бээр зориглон агсан хүлгээ өнөж мангасыг дарж хөлөнг аврахаар мардлаа. Тэр удаан хугацаанд тулалдсаар ядарч туйлдаад нэг өдөр морьныхоо нурууг амраах гэж имэйлийг нь аваад хэсэг дуг хийж ав. Гэтэл бөөрийн зүдэнд хайртай охин хөлнө нь мангасаас үл айн эсэргүүцэхэд мангас уурлаж түүнийг цэцэг болон хуургаад гал наранд шарж үйлийг нь үзэж байна гин. Ингээд бөөр ихэд ойрлон эцэст нь мангасын толгойд байсан эрдэнийн совдыг авч амигийн таслан нутаг усаа аварсан байна. Харин хайртай хөлөнгөө эргэж хайгаад ч олоогүй гэдэг. Хүмүүсийн яриагаар хөлөн охин зовлонгоо даалгүй нуур болон хувирсан аж. Үүнийг сонссон бөөр хайрттайгаа үүрт хамт байна хэмээн нуур руу орж өөрөө ч нуур болж хувирсан. Ингээд өнөөдөр тал нутагт хөлн нуур, бөөр нуур гэсэн хоёр нуур хамтдаа оршдог болсон гэсэн домогтой гэсэн байна. За энэ домогноос бол хамгийн эхлээд хөлн нуур болсон, дараад нь бөөр нуур болсон гэсэн үг. Тэгэхээр үүслийн хувьд хамгийн эхлээд хөлн нуур болоод дараад нь болохоор бөөр нуур үүссэн гэж бас ойлгож болохоор байгааз. Гэхдээ яг геологийн хувьд 10-аас 12 мянган жилийн өмнө энэхүү хоёр нуур бол тогтсон гэж үздэг юм байна лээ. За тэгэхээр ерөнхийдөө бол бөөр нууртай бол хөлн нуур заавал ингээд хамтдаа яригдахаар юм нуур байгааз. За тэгвэл хөлн нуурын тухай домгууд нь болохоор бас 3-4 домгийг бэлдсэн. За гэхдээ хөлн нуур бол дан ганц бөөртэй холбоо хамааралгүйгээр бас дангаараач гэсэн сонирхолтой домгууд там байна лээ. За хөлн нуурын домогт болохоор эрт цагт нэгэн аймагт хөлн нэртэйгоо үзэсгэлэнтэй бүсгүй амьдардаг байсан. За түүнийг хүчрхэг ноён хүчээр авахар оролдсон ч охин өнөн ч хайртай залуугаасаа хагацхыг хүсээгүй. За тэр тэнгэрт залбирч зовлонгоосоо ангиж орохыг хүсгэхэд тэнгэр өрөвдөн түүнийг тунгалаг цэнгэг нуур болгон хувирсан гэдэг. Иймээс хөлн нуурын ус хизээч гашуун биш тунгалаг бөгөөд намуун байдаг нь охины ариун сэтгэлийн бэлэгдлээ гэж бас үздэг юм байна. 2-3 домог дээр ингээд хөлн бол эмэгтэй хүн байсан гэж гарч байгаа учраас магадгүй хөлн нуурын эзэн ч юм уу лус савдаг нь эмэгтэй хүн бас байж болохоор байгааз. За дараагийнх нь болохоор хөлн бол тэнгэрийн охин байсан гэсэн юм домог байна. За хөлн тэнгэрийн охин байсан. За тэр болохоор зүгээр эгэл жирийн хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болсон тул тэнгэр эцэг нь уурлаж охиноо тэнгэрт буцаан авчрахыг оролдсон байна. Гэвч хөлн хүнлэг сайхан сэтгэлтэй учраас буцхаас татгалзаж арт түмнээ орхихыг хүсээгүй. Тиймээс тэнгэрийн хүч түүнийг өргөн уудам цэнгэг нуур болгон хувиргасан нь өнөөгийн хөлн нуур юм гэсэн юм домог байна. За дараагийнх нь болохоор нутгийнхны яриагаар хөлн нуурын гүнд хөлөнгийн сүнс оршдог бөгөөд тэрээр нуурын загсыг ивэдэг гэж үздэг юм байна. За загас барихтаа хит шунахад нуурын ус ширгээж загас ор сороггүй алуугалдаг бол харин зөвхөн хэрэгтэй хэмжээгээр нь барьвал нуур өгөөжөө бэлгэлсээр байдаг шүү гэж бас итгэдэг юм байна. Тэгвэл бээр болон хөлөн орчмын дайн тулаатай холбоотой домгууд бас юу вэ гэсэн чинь бас нэг 3-4 домог басан. За энэ нь юу вэ гэхээр 1935 онд бээр нуурын ойролцох халахын сумын орчимд Япончууд довтолсон юм байна. За тэгсэн чинь ардын армийн цөөн харуул байсныг ард түмэн тэнгэр ивэж хамгаалсан. Тулааны дараа нутгийнхан нуурын ус улаан туяатай болсон гэж домголон ярьдаг нь бол үнэндээ тэнд маш их дайн тулаан өгдсөн учраас их цус урсныг бол нуурын ус улаан туяатай болсон гэж бас
хүмүүс ярьж үздэг юм байна. За дараагийнх нь болохоор нуурын ус цэргүүдийг хамгаалсан гэсэн юм сонирхолтой домог байгаа байхгүй юу? За Японы цэрэг хөлн нуурын чиглэлд түрэн орж ирэхэд нуурын ус огцом төрж шавар намаг үүсгэн цэргүүдийн давшилтыг удаашруулсан гэдэг. Үүнийг нутгийнхан хөлн бөөр хоёрын сүнс их нутгаа хамгаалсан гэж бас домогчилж ярьдаг юм байна. За дараагийнх нь болохоор халах голын тулалдааны үеэр Монгол зөвлөлтийн морьтон цэргүүд нуурын эргээр ингээд байрлсан гэдэг. Цэргүүдийн морьд ядарч сольдох үед нуурын ус онцгой амттай болж уусан морины хүчинд дорхноос иргэдэг байсан тухай үлгэр маягийн бас юм домог арай байсаар байдаг юм байна. Бөөр нуурын ус нь бол маш цэнгэг тэгээ эрдсээр баялаг юм устай ийм нуур юм байна. За дараа нь болохоор нуурын манан цэргүүдийг аварсан нь гэсэн бас нэг юм сонирхолтой хэсэг байгаа. За Япон цэрэг давтлах үед буур нуурын дээрээс гинэт өтгөн манан бууж Монгол зөвлөлтийн цэргийг нууцлан аварсан тухай ам дамжсан яриа бий. За үүнийг болохоор хөлн ба буурын заяа ивэж тэд дайснаас хайрын хүчээр хамгаалсан гэж бас үздэг юм байна. За өнөөдөр болохоор буур нуур болон хөлн нууртай холбоотой энэ мэдчлэн домгуудыг бол та бүхэндээ хүргэхийг хичээлээ. Тэгэхээр та хэдд маань бас миний ярьсан домог таалагдсан уу? Өөр яг энэ буур нуур болон хөлн нууртай холбоотой сонирхолтой домгуудыг та хэд маань мэддэг бол бас бидэнд сэтгэгдэл хэсэгт бичээд үлдээгээд өгөөрэй. За одоо хачир мэдэн гэвэл буур нуур бол Монголын Дорнод аймгийн халах гол суманд байдаг. За хөлн нуур нь болохоор бичлэг эхлэхэд хэлсэн тийм ээ. Хятад одоо өөр Монголын өөртөө засах оронд байдаг. Одоо Орос Монголын одоо хөлийн ойролцоо оршдог юм нуур гэсэн үг байхгүй. Энэ хоёр одоо нуурын зай нь болохоор агаараар явах юм бол 60-аас 70 км, за газраар явах юм бол 100 км гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө хоорондоо айгүй ойрхон юм хоёр нуур байгааз тэгсэн мөртлөө хөлийн наан цана гэсэн үг байхгүй. За хоёр нуур бол хоёулаа цэнгэг устай бөгөөд олон төрлийн загас усны шуудын үлгий. Түрүүн болол буур нуурыг танилцуулсан талбай нь бол 615 км2 гэж хэлсэн шүү дээ. За Монголын цор ганц усан хилтэй нуур, хөлн нуур болохоор талбай нь одоо 2300 км2 гэхээр буураас 4 дахин том гэсэн үг. Буур нураас 4 дахин том нуур бол энэ хөлн нуур гэсэн үг. Тэгээд Хятад улстай бол энэ хөлн нуур 5 дахь том цэнгэг нуур юм байна. Одоо нэг нь Монголд, нөгөө нь Хятадд байдаг атлаа домгоороос хашгүй холбоотой цорын ганц нуурын хослол юм аа гэж бас үздэг юм байна. Одоо Дорнод аймагт Хөлбөмбөр гэд бас нэг сум байдаг штэ. За тэгвэл Хятадд болохоор бас энэ Хөлбөмбөрийн хээр тал гэж бас байдаг юм байна. Тэгэхээр магадгүй одоо энэ Дорнод аймгийн Хөлбөмбөр сум болон энэ Хятадын Хөлбөмбөр гэсэн юм хээр тал хоёр бол яг энэ хоёр нуурын нэршлэр бас ингэж нэрлэгдсэн байж болох юм магадлалтай гэсэн. За иймэрхүү сонирхолтой мэдээллүүдийг та бүхэндээ хүргэлээ. Тэгээ өнөөдрийн дугаартаа хамт исэн та бүхэндээ баярлалаа. За цаашид ингээд домгоо өргөжлүүлээд ярил та эдит маань сонирхолтой байж чадхаар байна уу? Цаашдаа домог ярихтаа энэ дээр анхаараарай гэсэн зөвлөмж авах юм бол бас надад илгээгээрэй. Ингээд өнөөдрийн дугаартаа хамт исэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар илүү олон сонирхолтой домгуудаар уулзах болно. Түр баяртай.